За өдрийн мэнд. За өдрийн мэнд. Үндэсний төв номын сангаас бэлтгэн өргөдөг сонин нэвтрүүлэг маань хийж байна. За ингээд бид хоёр үндэсний төв номын сангийн аюулаа нэг тогтмол хэвлэлийн сан өмөргөөс яг энэ нэвтрүүлгээ бэлтгэн өргөдөг байгаа. Одоо ингээд бид хоёрын ард харагдаж байгаа энэ багнууд дээр өртсөн байгаа бол бүх цаг үеийн сонингуудыг ингээд архивлээ хатгалцсан байгаа. За тий. За эхлээд хоёулаа тоншил сэтгүүлээр ажиллана. За тэгээд гадаа 2026 он үргэлжилж байна. За бид бол 75 онд 75 он ирсэн тий. Тийм байна тий 75 он гэж. Тий 75 оны 3 дугаар сар байна уу? Хэдвээ сар байна? 75 оны. Тэгээд энэ чинээс бас нэг шүүмжилттэй тий 75 оны 2 дугаар сар гинэ. Тийм байна. Тэгээ сард 2 удаа. Сард 2 удаа гардаг юм тий. тий. Сард 2 удаа юм байна. 75 он. Цагаан сарын цагаан шог. Туулаа мах иддгүү жил. Туулаа мах иддгүү жил. Тийм. За ийм. За ингээл нэг нэлээд юу хараа. Улс төрийн шог зураг морог тийм ээ. Америкэн тий. Одоо ийм мөрхтэй байхыг бодоход хөрөнгөтэй орнуудын албан дотор хөдөлмөрчин хүнд тусаж байгаа нэг нэ. Тийм. Одоо л бид нэр яг ингэж байгаа шүү. Харин одоо баг ингэж байгаа биш үү нэрээ тий. Тий. Тэгэхээр одоо энэ орнд нэг юм гоё дээлтэй хүн зурвал тий. Тий. Гэх мэтлээ. Тэгээд тэр үеийн бүх юм нь одооноос шал өөр байгаа үстэй тий. Тийм байна. Энд за нэг сонин юу байгаа. Би анх яцсан хууль бол хууль гээд За чи би нүг уншиж юу гэж ойлгох нь вэ? Булган аймгийн хинэн журам зөрчигч вэ гинэ. За Булган аймгийн Тишиг сумын 2 дугаар бригадын зоотехникч Эрдэнэ Үлэг 100 мод хотын хүнсний үйлдвэрийн механикч буян за яг эдгээр болохоор нөгөө сэтгүүл загтал ирүүлсэн хүмүүс одоо матаач нар нахгүй юу? За одоо эдгээр нөхөд загталтаа Тишиг сум Борнуурын сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн анги 100 мод хотын дэлгүүрт хөдөлмөрчдийн авах дуртай өргөн хэрэгцээд барааг чон шилүүсний арьс бэлтгэлд тушаасан хүнд өгөх юм уу эсвэл тэр хүнд хэрэгцээгүй гүйлгээ багтаа бараа дагуулж өгөх журам тогтоогоод байгааг дурджээ. Жишээлбэл 100 мод хотын дэлгүүрт 25 см хоргоо авсан хүн заавал 6 м ирээн даваа авах ёстой гинэ. За хэрвээ дагаврыг авахгүй бол худалдааны журам зөрчсөн гэд хэрэгцээт бараагаар үйлчилдэг байна. Тишиг сумын худалдаа бэлтгэлийн анги шилүүс чандаг зэрэг өслөг ангийн арьс нийлүүлсэн хүндэл 45-ын гутал зарах нормтой гэдэг болсон байна. Энэ учир нь ийм хууль гарсан уу? Ингэж худалдах албатай юм уу гэж загтал бичсэн дээрх нөхөд асуужээ. Бүгд намт Монгол Ард улсын худалдаа бэлтгэлийн яамны зохих хүмүүсээс энэ асуултыг лавлаа. Бидний асуултад худалдаа бэлтгэлийн яамны мэргэжилтнүүд хариулахдаа тийм шийдвэр заавар хинч гаргаагүй, хизээч байгаагүй. Харин улсын бэлтгэлд ангийн үс их тушаасан зарим хүнд сонирхолтой барааг нь урамшуулах журмаар олох явдал байдаг. Худалдаа бэлтгэлийн зарим байгууллагын нөхөд түүнийг далимдуулж алдаатай ташаа зүйл хийж байгаагаа даруй засах хэрэгтэй гэв. Дур зоргоороо журам тогтоон хөдөлмөрчдийг хохируулдаг хүмүүст олон орон нутгийн нам улсын байгууллага нэг юм амсуулмаар байна гинэ. Амсуулмаар. Нэг юм амсуулмаар алах гэж байгаа үстэй. Тэгэхээр энэ чинээс юу харж болж байгаа гэх юм бол те одоо нэг юм хэрэгцээтэй бараа шүү дээ. Тэгэхээр тэр хэрэгцээтэй барааг авахын тулд хэрэгцээгүй бараа би бас дээрээс нь нэмж авах болж байгаа үз. Тийм байна. Тэг махан дээр яг тэгдэг байсан шүү дээ. Тэгс шүү дээ нэрээ тий. Тэгдэг яг тэгдэг байсан. Тэг бүр саяхан 2-3 жилийн өмнө би чинь юу авлаа тэгсэн чинь заавал хүзүү. Тий. Тий 2 гуй авсан. Одоо ч тэгдэг үстэй. Гуй хаа байсан ч хүзүү авчихдаг. Тэг заавал хүзүүтэй. Тэгэхээр магадгүй энэ ирээд даваа маа зарагддгүй болохоор нөгөөдөл чинь сайн төлөвлөгөөтэй болохоор тэрийг зарах үүрэгтэй шүү дээ бас. Тэгэхээр наваач хүчилээ. Тэр 45 гутал гэж тэр дурдгдсан тэр гутал. Биш Орос гутал олдохгүй. Бас яг юу манай юунд байхгүй Орос дэлгүүр мэлгүүрт байна. Тэгээ хаяа Монгол дэлгүүрт ирнэ. Тэгээд бас тэгэж бол
элбэг олдоод байхгүй. Тэгээд энэ чинь бас хөдөө орон нутагт дэр тусмаа. Тэгээд хотод бол арай гайгүйсэн л да. 45 хотл бол арай л гайгүйсэн тий. Тий. Тэгээд бүр ингээд 45-ын готол 9-ийн тос. Одоо үнээрээ нэрлэгдсэн баруунууд зөндөө шүү дээ. Тий. Тэгэхээр ч одоо тэр үед үнийн савлгаа гэж юм ч байгаагүй. Бүр гайхдаг байсан. Барилдыг ямар сайндаас үн савлахгүй болохоор 45 готлох гэдэг. Хичнээн жил 45-аар гарцсан юм тий. Тэгээд хүмүүс бүр тэгж тогтоогдсон хэрэг ч тоо. Тий. 9-ийн тос гээд анх сонсоод аюу үнэтэй тос гэж боддог байсан шүү дээ. Яг тийм 3-ын тос подсолнечная масло гэдэг нэг одоо ингээ булгантай арилгаагүй нэг Орос ийм шилтэй тийм тос хэрэглэдэг байсан. Тий. Тэгэхээр одоо жоохон бохир тос. Тийм байна. Шүүгээгүй. Тий шүүгээгүй. Шүүлдүргүү тий. Шүүц нь болохоор илүү цэвэрх нь 9-ийн тос. Тий. Наран цэцгийн тос гэдэг сүүлдээ. Нэг хэсэг 9-ийн тос гэж байгаа сүүлдээ наран цэцгийн тос болоод. Тий. Наран цэцгийн тос болоод. Тий. Тэгээд яагаад би тэр 9-ийн тосын талаар би 2 дугаар ангид 3 дугаар ангид байхад л манай худалдаанд орж ирж ирсэн санаж. Яагаад айгүй их сандаг гэх юм бол манай хөдөлмөрийн багш ийм цэвэрхэн тос байдаг юм а. Ийм цэвэрхэн тосыг нэг юм шилэн дотор ингэж хийгээд тэгээд дороос нь гэрэлтүүлэхээр ингээд айгүй гоё ингээд те. Нэг ийм гоё гэрэл хийдэг ингээд. Тэгээд тэр гэрэл хийхэд ийм тос тэр цэвэрхэн тосол хийгээрээ. Тэр юу 3 төгрөгийн тос хийж болохгүй шүү гэдэг. Тэгээд би тийм цэвэрхэн тос байдаг юм байна да. Тэгээд түүнээс хойш л тос гэдэг юм их мэддэг болсон. Тийм сонь штэ. Тэгээд тэр үед барааны хомсдол момдтол тийм бас хэцүү. Тэр болгон одоо би авихс юм ингээд шууд очиод авчих. Одоо Монгол байвал юу ч олоод авчиж болно штэ. Тийм тэгэхээр чин нөө дамын 8 гэдэг юм чин энэ чинээсэл тэ хүний гар дээрээс юм авдаг тийм ээ. Тийм. Чи сайндаа бас биш шүү дээ. Тийм. За. Энэ бас тэр үеийн нөө яг нэг энэ социалист нийгмийн нэг одоо юу хөт хоёулаа за хүлээж. За. Тэгээд энэ одоо яг социалист нийгмийн гол том асуудлыг яг энэ бичсэн байна. За, сайхан будагны цаана гэдэг. Энэ Тусан Сэнгэл хотод нэг модны үйлдвэртэй байсан шүү дээ. Тийм гэсэн нэрээ тий. Тусан Сэнгэл тухайн үед баг хамгийн том сум байсан юм шүү. Тийм. Тусан Сэнгэл одоо сум шүү дээ. Тий. Тийм шүү дээ. За, Тусан Сэнгэл хотын мод боловсруулах комбинат дээр байс хийгээд хурал болж, эдгээр хурал дээр олон хүн нөхдөө бүтээгдэхүүний чанарыг анхаарья. Хамгийн гол нь чанар гэж ярьдаг. Гэтэл комбинатын мод үйлдвэрийн гаргаж байгаа бүтээгдэхүүнийг борлуулдаг дэлгүүрт 60 гаруй мянган төгрөгийн модон эдлэл авах эзэнгүй хэвтэж байдаг. Энэ дэлгүүрт хүмүүс олноор орж ирэн ирээ мэран будагтай авдар шүүгээ тэргүүтэн шохорховч уран муутай гар хоосон гардаг. Тухайлбал тогооны сав авахаар орж ирсэн хүн сайхан өнгөтэй тогооны сав байгааг харан угс хийвч тэр нь хаагдвал онгойдгүй, онгойвол хаагддгүй. Эд шидтэйг мэдээд болохоос өөр аргагүй болдог байна. Сандал авъя гэсэн хүн олон байх боловч модны үйлдвэрийн хийсэн сандлын 4 хөл урт богино тайрагдсан тул цэрэгчин болох хүн аавна уу гэхээс биш жирийн хүн дээр тогтод суухын аргагүй бажээ. Гэтэл энэ бүтээгдэхүүнүүдийг модны үйлдвэрийн эд шалгагч Дэмбэрэл мастер Эрдэнэ цогт мянган нар ямар ч хяналт шалгалтгүй хүлээн авчаад сайхан эд шүү гэж худалдааны байгууллагууд руу уццаар нүднээсээ далд оруулсан хэрэг байж. Худалдааныхан ч модны үйлдвэрийн сайн л гэсэн хоо сайн байж таарна гэд нүдэн балаа жихэн дүлий авчихдаг үлээ. Харин тэр мотон эдлэл дэлгүүрт ирсэн хойно хүн болгонд гологдож авах эзэнгүй үзмэр болон хэвдэх бөгөөд уг дэлгүүрийн худалдагч хийх ажилгүй ном уншиж суухаас өөр аргагүй болдог байна. Тусан Сэнгэлийн мод боловсруулах комбинатын чанар гэж амаараа ярьдгаа ажил болгох цаг болсон юм биш үү? Элдв янзаар ирээлэн бутсан төдийгөр чанар муу эд хүний хэрэгцээг хангахгүй шүү дээ. Садман цэрэн гинэ. Тийм үү. Систем нь өөрөө юм байгаа үстэй. Тий хүмүүс гэхээсээ илүү тий. Тий систем нь байгаа үстэй. Тий. За чи тийм юутай гаргачлаа. Одоо чи тийм юм хийгээ чи зарах гээд үзэлтэй. Тий. Нэг хүнд өгөө заруулах гээд үзэлтэй. Тий. Тий. Захиалагч нь нүртэл уурлана. Хийлгэж байгаа хүн нь уурлана. Тэгнь. Бүр дороосоо явна шүү дээ. Бүх юм яг чам дээр. Энэ дэр бол ямар ч хүнд хамаахгүй байхгүй. Би хийсэн болоо. Нөгөөдг нь авсан, өгсөн болоо. Зарагдахгүй л шүү дээ энэ чинь. Тий. Тиймгүй зарагдахгүй авч би яах юм. Тий. Тий өөрийнх нь биш л дээ тий. Тэгээд цалингаа авчна.
Нөгөөх нь хийсэн бол цалингаа авна, нөгөөх нь нийлүүлсэн бол цалингаа авна. Худалдагч нь ном уншаа сууж хагаад зарагдахгүй нөө би өөр яах вэ энэ чинь. Яг тэр сацгийн яг тэр хамгийн том юм шиг энэ л ахгүй юу? Тий. Тэр нэг норм биелүүлж байвал бусд нь бол хамаагүй те. Норм биелүүлсэн л бол ямар санда их бол тэгж ярьдаг байсан шүү дээ. Бензин авчиад жолооч нараас бензин авчдаг гэсэн. Бензин асах, бүр жолооч нар асгадаг байсан. Яг тэгвэл бензин өгнө гэдэг чинь олон километр явна, их олон ажил хийж байна. Тэгээд тэдэн километр 40 литр бензинээр мэдээж цаана чи тооцоолсон байгаа шүү дээ. Тэгээд тэр бензинаа чи устгаагүй чи тийм ээ шатаагүй бол яваагүй бол ажил хийгээгүй. Тийм болох маагаас. Тийм тогтолцоон тэгээд манай хүргээ ах нараас тэгдэг ус моциклтой. Ерөөсөө тэгэж нөгөө мөнгөөр бензин авч байгаагүй. Тийм шүү дээ. Зүгээр очиод гуугаад зүгээр бүр ингээд зам дээр ингээд гар үргээд цогсож жоод тэгээд жолооч цогсонгоо шууд 8 10 литрээр ингээд бензин өгчдөг моциклтой хүмүүст. Яшаал танихгүй. Тэгээ моциклоо төрчихсөн моциклыг ааж цогсоо бензин өгөөч хөө гэл тэгэхээр за саваа аваад гэл. Тэгэхээр одоо ингээд зарим хүмүүс ингэж яриад байгаа байхгүй. Тэр үед хүмүүс сайхан байжээ. Тэ? Сайхан сэтгэлтэй болоод бензин өгөөд байжээ. Сайхан сэтгэлтэй болохоор юм ингээд уухаар ингээд барилгын материал гаргаад өгчдөг байжээ. Тэг чи өөр юм биш юм чи. Тий, нэгдүгээр өөрийнх нь биш. Хоёрдугаар чинь бас тэ тэр нэг далд үгүй хийж явах хэрэгтэй байхгүй юу? Тийм байна тий. Тийм байгаа үстэй. Тий. Тэгэхээр чи юм чинь бас маанта санта юм ер нь те. Ер нь нөө амьдэрч байгаагүй нийгмээ ч юм ойлгохгүй байгаа юм нэг шүмжиж ярих хэрэггүй юм шиг байна. Тийм ээ. Эсвэл нэг шаймширч одоо магтах хэрэггүй. Эсвэл нэг шүүмжлэх ч юм уу те. Сайн ойлгоогүй бол. Тэгэхээр яг зүгээр нэг инфо нэг юу сонирм өндөр яг нэг баримттай юм бичиж байгаа болохоор тэр үед яг иймхүү хэрэг гардаг л байж, шүүмжилдэг л байж. Эдгээр хурал дээр уг нь те чанар гэл ярьдаг л байсан юм байна. Бас ярьдгүй биш ярьдаг л юм шүү дээ. Тэ бид нар ингэж болохгүй. Тий тэр лооцсон ярьдаг юмнууд нь бол уг нь айгүй лаглаг юм дандаа л тийм юм яриад байгаа шүү дээ чинь. Тий. Тий чинь тооныг туслыг хэмнэвэл тооныг хэмнэн ч гэдэг л юу гэлээ. Тий аймгийн автовазын энэ нэг том тийм өрөө байдаг шүү дээ. Тий аймаг ингээ дөнгөөл ороход баахан цэстэр нь цогссон гэсэн чил туслыг хэмнэвэл тооныг хэмнэн ч гэдэг. Тий. Хэмж байгаа чаана байгаа юм. Яг тий. За би энэ чи тоншуул юм байна тий. Тий, одоо нэг материал болоод тоншил болсон. Шүү дээ, тийм ээ. За энэ одоо хэдэн он 1994 оны 4 сарын 20-оос 30-ны хооронд тос байна уу? За. Тийм ээ. За тэгэхээр 4 сарын. Тий. Шинэ мөнгөн тэмдэгт. За. 94 оны 4 сард тийм билүү. Хэрэглээнд орж исэн байна. За. Тий. Манай шинэ мөнгөн тэмдэгтийг дэлхийн 100-аад орны мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэж байгаа Англи улсын Томас Деларус гэдэг алдартай пүүсэд хэвлүүллээ гэж. Тэгээ шинэ мөнгөн тэмдэгт 1-ийнх, 5-ийнх, 10-ийнх, 20-ийнх, 50-т, 500 мянгатын дэвсгэртүүд. Тэгээ энэ 500 мянгатынх гарч ирсэн үе яахгүй юу? 94 он. 94 он байна. Тийм байна. 5000 бол дараа нь гарсан байна шүү дээ. Тий 5000 10000 бол дараа. Тий 5 10 20 ч нь бол хэзээ хойно тгүүлэх гэсэн. Эхлээд бол хамгийн өндөр нь бол 1000 л байсан юм байна. Тий. Дэвсгэр дээр 1000 л байсан юм байна. Тий. Тий. Энэ хуучин 20-ийн дэвсгэрт нэг юм ногоон дэвсгэрт байсан чи санддаг уу те? Ногоон дэвсгэрт байсан. Бүр хуучтай мөнгөн тэмдэгтэй чи ерөнд санддаг уу? Үгүй ганц нэг харж ил байсан. Зүгээр л харж илсэн тийм ээ. Тэр санаг санддаг. Тий. Тэр чин 70 80 оны хэр юм уу? За. Тэгж ер нь 25 төгрөг гэж байсан. 50 төгрөг 20 миний мэдгээс 1 төгрөг, 3 төгрөг, 5 төгрөг, 10 төгрөг, 10 төгрөг нь улаан шүү дээ. Улаан тийм ээ. 10 төгрөг гэд тэгэд 20 төгрөг байгаагүй 25 төгрөг байсан. За. 25 төгрөг, 50 төгрөг, 100 төгрөг гэд хамгийн дээд талын мөнгөн тэмдэгт Монголын мөнгөн тэмдэгт 100 төгрөг байсан. 100-ийн дэвсгэрт. Тийм тий. Одоо миний мэдгээс одоо 70-аас 80 оны хоорондох юм яриад шүү дээ. Тэгэхэд яач ийсэн яг миний тэр үед 25 төгрөг ингээл юунаас хасагдаал гүргээс хасагдаал тэгээ үгүй болол оронд нь 20 төгрөг гарч ирж ирсэн. Оруулж ирсэн. Эний чинь нөгөө нэг ингээд нөгөө
нэг юм юу утасгүйл гэсэн ингээл хараал. Юм ярьдаг гэсэн. Тэ наранд харахаар ингээ нөгөө нэг юуных нь тий утасгүйл гэсэн. Энэ нэг ингээд харахаар ч нэг юу яадаг үстэй бас. Мор бас ингээд усан тэмдэг. Тий усан тэр байдаг шүү дээ. Тэр шүү дээ. Авторадиатор сервис хамтран ажиллаж байна. Хаших үедээ тэгээд дарих салбар дээр ноцсон. Бидний чинь бас юу салбартай юм бэ те? 22 дээр бас нэг салбар байгаа даа лөө те? Тий. Тэр 22-ийн салбар нь болохоор том машинуудын радиатор байдаг. Тий, тэр дарих дээр байгаа салбар бол жижиг судлын тэрэгнүүд. 22-ийн салбар нь болохоор илүү том тэрэгнүүдийн радиатор их байдаг. Ёстой. Баахгүй радиатор тэнд байхгүй. Тий. Бүр баахгүй одоо бүр ингээд ховрын радиаторууд бас байна шүү дээ. Дээр машин ч юм уу тийм ээ. Тэр машинуудын юуг бүр ингээд өөрснөө ингээд завгарын тий харж агаад өөрснөө гагнаад хийгээд өгч байгаа чинь. Тий. Тэр нэг юуны радиатор гэдэг л ямар машин авахлаа? Харьерих хөлөө. Тий хибрид харьерийн тийм ээ радиатор байгаа. Дээд талаараа радиаторууд чинь дандаа нэг юм хунцар юм таглаатай байдаг юм байна л да. Тэрүүнийг яг ингээд төмрөөр захиалаад хөнгөн цагаанаар захиалаад яг хийлгүүлээд тэгээд захиалцсан тэр бол захиалаад хийлгүүлээ тэр радиатор тусдаа өөр төрлийн радиатор байх юм бол бүр ховрын тийм ээ энд олдохгүй байвал яг харж байгаа тийм ээ хэмжээг нь аваад шууд тий гагнаад хийгээд өгдөг юм бэл. За ингээд авторадиатор дарих руу дөнгөж эргээд 300 м яваад замынхаа баруун талд авторадиатор сервис гэсэн том хаягтай урд талаас шүү дээ тийм ээ. За ямар ч орны юунд байдаг бах уу. Тэр нэг металл утастай ингэлээгээд айгүйх металл утсыг ингэж наранд ингэж хардаг гэсэн. Хуурамч мөнгөнд тэмдэгт нь металл утас байдаг юм гээл. За. За энэ 94 оны 5 сарын дугаар байна. За энэ хараа бөмбөрцөг юм нэртэй ийм булан гардаг байж. За. Тий. Энэ хөөрхөн юмуд байгаа. За. Энэ юм Марксийн 8 гинэ. Карл Маркс. За. Карл Марксийн тухай мэдээ байна. За. Хятад улс коммунист үзэл сурталчилгыг хөрөнгөний фондын биржтэй эвлэрүүлнэ гэдэгт итгэсээр байна гинэ. За. Одоо тэ коммунист үзэл сурталчилгыг хөрөнгөний биржийн фондтой нийлүүлэх гэдэг нь шүү дээ. Хятад үүнд нь Маркс өөрөө тус болж байгаа бөгөөд учир нь дэлхийн коммунист хөдөлгөөний гүйцэтгэгч өөрөө Лондонгийн бирж дээр 8 өсвөргддөг байжээ гинэ. За. Энэ тухай Бээжингийн залуучуудын мэдээ сонинд түүхэн барь түшиглэн бичсэн байна. 8 ихэд цаг их орохгүй алдгаа сайхгүй бол цаад этгээдээс мөнгө хожиж болно гэж Маркс ярьдаг байсан хэмээн түүний нөхдийн хэлснийг тэд иш татжээ. Тухайлбал 1864 онд Маркс бирж дээр 400 стерлингийн фунт хоцсныг батлах баримтыг сонинд дурдчихъя гэж шүү. Тэгээ тэр өөрийн Энгельсээс мөнгө зээлдэг байсан байдаг. Сүүлд Маркс Коммунист интернационалыг үндэслэх ажилд дарагдан бирж дээр тоглохоо болсон гэж эцэст нь энэ хүү сонинд бичсэн байж гинэ. International Herald Tribune. International Herald Tribune. Herald Tribune чинь энэ Францаас нөө. Мэдгүй. Herald Tribune чинь англи. Тийм лүү? Англи ах гэж байна. Айгуу сан. Энэ чинь Джеймс Бондыг араа нөө доохоос олж тий доход бууж өгч байна гинэ. Тий. Одоо энэ чинь нөө 90 дон нөө жинхэнэ нөө дох. Тийм айгуу ингээл ер нь л дох айгуу хэрэгддэг байсан. Тийм баха нэрээ. Тий. Ер нь идэвчгүй хамгийн амар өвчин тий. Тий дох айгуу хэрэгддэг байсан. Манай чинь 2 Камеруны иргэн. Тий, манад арайч орж ирэх байсан бах тий 94 гэхээр 94 95 баха тий баг ороод ирсэн байсан. Баг жил орж ирсэн баха. Тийм үү. Тэг 7 дугаар туршуул Джеймс Бондын дүр тоглодог 3 алдарч жүжигчний нэг Английн жүжигчин Тимоти Далтон, нөгөө хоёр нь Шон Коннор, Ронсер Муур. Энэ дүрд дахин тоглохгүй гэдгээ мэдэгдэв. Учир нь нийгмийн сэтгэл судлаачдын үзэж угаар хүйтэн дайн дууссан гэхээсээ илүү дох тархаж байгаа учраас кино үзэгчдийн сонирхол буурчээ. За тий. Сүрхий тагнууллын нэр төрийг цогцтоож байсан түүний
хормайн явдлыг үзээд дохын үед хүмүүс бахархах бус харин түгших болж Бондын тухай тоймгүй олон кинонуудаас хамгийн сүүлийн үеийн кино хийсэн найруулагч энэ бүгдийг харгалзаж үүлэн борооны явдлыг ганцхан удаа харуулжээ. Гэвч Данийн хунтайж үггүйгээр Гамлет юу байхсан бilé? Тэгвэл хормайн явдалгүй Джеймс Бонд ч байсны хэрэг юу байх вүлээ? London Times гэнэ. Яа. Зөөда яа. Зөө. Тийм секс сценгүй Джеймс Бонд гэж юу гэдэг юм бэ гэж хэлсэн тий. Тий. За тийм ээ. Дох дарахаар Джеймс Бондын секс сценийг багасгах хэрэгтэй юм баг та. За. Энэ үед чөлөөтэй болсон байсан тий. Чөлөөтэй өвчтэй болсон. Чөлөөтэй өвчтэй болсон байсан. Тий. За. За энд нэг байна. Юу вэ? За энэ бас нэг бөмбөрцөг болонд гарсан юу. За. Тий. Все гэдэг сан дээр гарсан. Арсын сан дээр гарсан мэдээ байна л да. За. Самара хотод эмэгтэйчүүд ариун цэврийн хэрэглэл маш сайн зарагдаж эхэлжээ. За. Гэхдээ эрэгтэйчүүд ялангуяа жаахан болгох дуртай хүмүүс үүнийг ихээр авах болов гэв. Учир нь Самара хотод ариун цэврийн хэрэглэлээр шүүсэн сүүлчийн үед хэдүүг болсон роял гэж байгаа. За. Роял эсвэл техникийн спирт нь дээд зэргээр цэвэр шиг цэвэр шүүж гэж утсан байна. Цэвэр шиж гэнэ үү? Цэвэр зэргээр цэвэр шинж чанараараа хүнсний спиртэд дөхөж очдог гэсэн цууг тарсан. Сүүлийн үед арх спиртнээс хордох нь нэлээд ихсэн учраас эрүүл мэндэ боддог хүмүүс энэ ардын аргыг өргөн хэрэглэх болов. Түүнээс гадна бас нэг сонирхолтой зүйл нь зөвхөн эх орны үйлдвэрийн ариун цэврийг хэрэглэл ийм чанартай болохоос гадаадынх хичнээн шүүгэж нэмэргүй гинэ. Яа, яг ирээд явж тий. Нөгөө нэг амар техник спирт зардаг. Тий, роял чин нэг том шилтэй спирт. Тэгээд тэгэнгүүт цэвэршүүлж байгаа гэдээ авчиад ариун цэврийн хэрэглээр шүүгээд Ариал спиртыг манайхан бүгдээрээ зүгээр гэж бодож одоо хүртэл ярьдаг шүү дээ. Тэр чинь бүгдлөөс хамаардаг юм байлээ. Улаан цэнхэр өөр ямар үлээ шарч хөлөө 3 өнгийн бүглөөтэй. Тэгээд яг аль би андуураг бол цэнхэр нь яг ууж болох. Хүнсний зориулттай. Нөгөө хоёр нь биш. Йоо. Тий. Тэр нөгөө хоёрын ч гэсэн нөхдөд уудаг байсан шүү дээ. Бүглөө доодгүй байсан шүү. Тий. Тэгэхээр чин спирт тий. Хүнсний зориултын бус спирт одоо хэрэгжилж байна гэсэн үг шүү дээ. Йоо. Тэгээд юуны тэгээд дамскийн шингээгээд шүүгээд тэрийг фильтр хийгээд тэгээд тэрнээс илүүгээ цэвэршүүлээд спирт аваад байгаа. Бас эрүүл мэндэ бодно. Хордчих гээд байдаг. Доног цэнхэр дедрат спирт шүү дээ. Тэр нь хүртэл шүүдэг гэсэн шүү дээ. Яа. Тий. Тэгээд шүүгээд өнгөгүй болсон шүү. Йоо, тэгэл ончин. Яа. Хэцүү юм одоо нэр тий. Аюул шүү дээ. Гэхдээ тэгээд доног алзун ингээд бүр ингээд хүчээр хориод тий. Механикаар юм хийхээс чинь тэгэл сөрөг дагуур нь тэгэл гарч ирнэ тий. Доо шаг нь гарч ирнэ. Шагийг дагаад хиймэлэр гарч ирнэ тий. Тэгээд зөндөл юм болдог гэсэн тий. Мэгтэйчүүд ариун цэврийн хэрэглээг арх уудаг ирчүүд худалдаж аваад байгаа. Тий. Тэгээд тэр үеийн шар айргны хан шигээд энэ бас сонин хөлтэй юу байгаа байхгүй юу? Тий. За хамгийн дээд талын үнэтэй шар айраг Амстердамд $2 л байна. Одоо л хямдхан $2 шар айраг авдаг бол. Энд 40 цент, 30 цент, 20 хамгийн хямдхан хятадын бийж 26 цент гэж бичсэн юм чи үсттэй. Зөө. Тий. Тийм байна тий. Нэг шил юм уу нэг лаз уухад цангаж тайлагддаг 0.33 литрийн шар айраг янз бүрийн орнуудад тэг 1.3-аас $2 тий 3 центээс $2 үнэтэй байна. Тий. 30 центнээс. Тий. 30 центээс $2 хооронд байна гинэ. Тий. Прага Каирт одоо 40 цент. Тий. Амстердамд доллар 70. Бараг $2 гэсэн үг тийм ээ. Тий. Хамгийн хямдхан юу гэвэл 26 центээр Бээжинд фич авч болно гэж байна. Тэгэхээр энэ 94 оны шүү дээ. Хань шүү дээ. Одоо хизээч тэгээ
$2-оор пив их аваад авахгүй хөө. Тийм бах тий. 94 оны 6 сарын 20-оос 30 гэж. Тий. Энэ хараа нэг өөрийн шүд гэсэн л үг гэдэг. Энэ имплант яг энэ үед гарч ирсэн бил. За. Хоёр айгуу шинэлэг. Тий. Ийм шүдийг нэг жилд 65 мянган хүн хийлгэжээгээд Америкт энэ хийсэн байгаа. Энэ ямар арга вэ гэхүүл гэж байна. Шүдний мэс засал бүүдийг хагалж яраад эрүүний ясыг өрөмдөж нүх гаргаад тэгээд түүндээ титаны бэлдэмлээ суулгана. 2-3 сар өнгөрөхөд тэр зүйл нь ясны эд эстэй барьцалдан нийлж хиймэл шүд байрлуулах бат бих суурь болж өгдөг. Дараа нь мэс засалж бүүлийг нь дахин хагаж тэр титан руугаа төмөрлөг гол суулгаад түүнийгээ хиймэл шүдийг угулж сайтар шигтгэдэг. Энэ аргаар хийсэн хиймэл шүд нь ердийн аргаар хийдэг байсан шүднээс үлэмж үнэтэй боловч 10 гаруй жил очихгүй байдгаараа давуу талтай. Титан дээр суйрлуулсан нэг шүд $1,500. Бүтэн дээд доод шүд $20,000 үнэтэй хайж. Имплант дөнгөж тэр үед тэгвэл нэвтэрж исэн. Тийм л болох нь шүү дээ. Тийм байна тий. Тийм ээ. Тийм л байна тий. 90 он бас амар. Юу юм тийш амар. Үнэхээр хөгжилтэй. Үнэхээр сонин цаг үе байж яана нэрээ. Тий айлын да тий. Тэгээд Орос манай хоёр яг л ижлэхэл гусч байж. Тэгээд Оросууд тэгээд бас тэр тал дээр бас аргыг нь олох юм тий. Ер нь эднэрээс амар их юм гардаг гэсэн шүү дээ. Өстө бүтэхгүй. Нэр. Тэгээд тэр нөгөө нэг тэр үед ч нөгөө нэг юу аюу их таксманууд юм үнэрлдэг. 90-ад онд бас аюу хийсэн шүү дээ. Тэгсэн тий. Нэг хүү би бүр тэр ярилцлага би бартгүй. Одоо манайхан санжиж магадгүй эмэгт аюу олнууд хагалгаа хийлгсэн. Тэгэхээр ингээд донтод ирэхээр юм байхгүй болохоор юу ч хамаагүй аваад залгичдаг. Өвдөх гээд. Тэгээд хадаас залгицсан, ширээ залгицсан. Тэгээд яагаад гэдэг гэсэн чинь ингээд тэнд ороод өвдөхөөр тэгээд нөгөө юугаа мартдаг. Донтолтой мартдаг. Тэгээд газ унартдаг. Тэгээд тэр үед л тийм юм тэр хүүхдэд хаанасаа болоод тэр үнийг сурцсан байсан бүү мэд. Тэр гутлын цов муу унартдаг чи 90-ад оноос тийм баха зүг шүү дээ. Тэгээд тэр хүүхдүүдэд яг үнэндээ хинч зааж өгөөгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхэд мансуур гаргаад тэгэл аль хэдийн олцсон л байгаа шүү дээ. Харин амар тий. Тийм. Би хүүхд тахт нэг тийм Орс кино үзэж ирсэн юм аа. Сайн сандгүй маа. Ойлгооч үү. Юу янз бүрийн юм үнэртэн. Амар. Тэгээд тэр үед бол амар байсан. Гудамжны хүүхдүүд чи маш илбэг байсан. Тийм бах тий. Тэр өнөрлөдөг, танарладаг юм жих байсан. Тийм. Ийм хөлөөжтэй. За. Тэр 94 оноор ер нь 90-д оноор аялна гэх юм бол дандаа л нэг гарч гэдэгтэй юм дутуу ингэсэн. Тэгээд аюу их нэг юу гэмт мэрэгэл их байх юм. Тэр мэрэгтэй холбоотой. Тэгээд 60-д он ч юм уу 70-ад оны үе болохоор нэг тийм бас уриал одсон болсон. Тий уриал одсон уу? Нэрээ тийм ээ тий. Ер нь тийм баг байсан. Тийм ээ тий. Өөр олон бас юм мэдээч энэ дотор гарна л та сан дотор санангийн хуудас эргүүлж яхад ингээд эргүүлээд бас улс төрийн байдал тийм ээ тэр ямар байсан, ямар устай сайн байсан, ямар сайндаа нөгөө доншуулчлах, найрсаг аачлалсан авуулал зөндөө юм гарч ирнэ шүү дээ. Хэвээ тийм байна тий. Тийм. Сонирхолтой тий. Цагийн өнгө гэж хэлдэг шүү дээ. Цагийн өнгө гэж нэрээ сони юм аа. Тий цагийн өнгө юм. Нэрээ цагийн өнгө. Яг цагийн өнгө юм даа шүү дээ. Сони тий. Би тэр нөгөө нэг юу ингээд бүр ингээд ойн тонд байгаад байгаа байхгүй. Нэр юу Оросууд заа юу. Оросууд би бүр приставк юунаас ингээд юугаа машин соёлно гэд байжсэн. Оросууд байна шүү дээ. Тий тэр үе одоо тренд болсон бүтээгдэхүүн приставк. Тий приставк телевизээр яхан бол машин 69 ав гэдэг. Йоо. Одоо бол тэр түрүү юун дээр яаж яхад яагаад үсттэй. Стинкер өвлийн байшин агшаа байшин. Тий. Бамбарч шингтээд сайн чанарын шүү бас. Тий сайн чанарын ханы стинкер үү? Тий сайн чанарын өвлийн байшин авд гэдэг. Тий тэгээд тэр үед стинкер тийм л үнэтэй байж, тийм ховор, тийм үнэтэй байж. Тий үнчингээд дүүхөц үнэтэй байж. Тий дүүцхөц үнэтэй байж тийм. За яг орсууд ойлгож байна. Орсууд ингээд нөгөө юм хаяад ингээд
аваад явж чадахгүй юм чинь. Аа. Энд нь юугаар ч хамаагүй хэдэн жил харихаар гэсэн хөхөд явждаг байсан. Тохиолдол зөндөө биш шүү дээ. Аа. Тий. Авсуудад бол ойлгож явж байна. Тий. Авсуудыг бол ойлгож явж байна. Тий. Гэхдээ мэдээж их юм авчих гарыг л гэж бодсон шүү дээ. Аа. Тийм ээ. Тий. Оросуудад энэ чинь нэг рубль гэдэг бас нэг юм талон өгдөг байсан. Валютын оронд өгдөг талон. Тэргүүр нэг бюрократик дэлгүүр мэлгэрч юм уу. Оросоо валютын дэлгүүрээс судалтай хийдэг. Гадаадд ажилласан хүмүүсээ тийм ваучер өгдөг гэсэн шүү. Би тийм ваучер харж лээсэн. Тийм тэгээд зарим Оросын ганц нэг гэрэн дээр байдаг гэсэн нөгөө евро Монгол руу ч юм уу гадагшаага яваад ирэхээр маш их мөнгөтэй болж орж ирдэг. Аюу их одоо унцтай. Тий. Тэгээд тэр чинь тэр ваучераар нөгөө рубль авдаг. Тэр нь бол ер нь валют л гэсэн үг. Тэгээд тэр нэг бас амлдаг дундаа. 100. Сэн зөндөө байна. За. Хоёлаа ингэ дуусгая тий. Өнөөдөр тэгээд ил товчоо тоншул сэтгүүл саяраас 75 оны тоншул тэгээд 93 оны ил товчоо Сонингоос баавхантай хүргэлээ. Тэгээд дараагийн нэвтрүүлэг төр баяртай бид өнөөдөр нэвтрүүлэг энэ төрөж байна. За баярлаа. Баярлалаа.